Мод ингээд тарихаар ямар сайхан гэж санаа. Одоо та бүхэн манай хашаанд ямар гоё шуудын жиргээ, дуу чимээ тэ үнэр ямар гоё юм те. Энэ бүхэн бол хүний хувь хүний амьдралд бол маш эргээ нөлөөлж идэг. Стресс өөр бохомдол байхгүй болдог тий. За намайг отгонцс гэдэг тэгээд бид нар манай хашаа 0.7 газар одоо хүн болгонд л одоо 0.7 газрыг олгосон байгаа. Тэр хашаандаа л одоо ингээд эцэг арахаа үлдээсэн энэ хашаандаа ингээд байшингаа тамруулаад хашаагаараа дүүрэн ингээд мод тариад ингээд одоо 5 тухтай сайхан ингээд амьдарч байна. За өнөөдөр энэ хашааныхаа модыг бол би 2008 оноос эхлээд тарьсан. За 2008 оноос тарьсан одоо 20 орчим төрлийн тэгээд 80 гаруй мод байгаа. За энэ модыг тарьснараа нэгдээд өөрийнхөө амьдралд одоо 5 тухтай, аюулгүй, стрессгүй сайхан одоо орчныг бий болгоно. Нийгэмдээ болохоор мод одоо тарьж ургуулна гэдэг чинь бас их өндөр ач холбогдол нийгэмдээ өгдөг. Юу гэхээр хүчил төрөгч одоо үйлдвэрлэж өгч байна. Хоёрдугаарт тоос чараг одоо мод гэдэг бол маш сайн дарж өгч яадаг, дуу чимээ багасгаж өгч яадаг. Ийм одоо өндөр ач холбогдолтой. За ингээд хашаатай айл болгон эргэн бүр хашаанда мод тарьцгаая.